Сайн байцгаана. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ Холливуудын супер од экшн киноны жүжигчин Джет Лигийн шавь тулааны тэмцээнүүдэд ороод явсан талаарх сонирхолтой баримт хүргэнэ. Джет Ли гэдэг ярингууд бүгдээрээ ер нь мэдж байгаа байх. Экшн кинон дээр гаргаж байгаа тэр одоо хөдөлгөөнүүд бүх ингээд одоо тулааных нь одоо үзүүлбэрүүд нь ер нь бол үнэхээр сонирхолтой. Тэгээд би бол багада одоо годомжинд гараад үзсэн ч гэсэн энэ Джет Ли бол ер нь энгийн хүмүүсийг зодчихно гэж бас боддог байсан. Тэгэхээр тулааны ер нь бол жүжигчдээс зөндөө болоо одоо бойка тоглодог жүжигчин ч юм уу бас сонирхогчийн тэмцээнүүд орж исэн байдаг. Тэгэнгүүт ер нь бол жүжигчин гэхээр бас хоосонгүй ер нь бол экшн кинон тоглодог жүжигчид бас тулааны урлагаар ер нь бол хичээлэлдэг. Тэгэнгүүт би бол багтаа бол гэхдээ маш их өндрөөр үнэлдэг байсан. Тэгээд яадаг ч гэсэн Jet Li-д одоо нэг шав байдаг хөөхгүй. Тэгээд тэр шав нь болохоор ингээд тулааны тэмцээнүүдэд ороод явсан байгаа. Ер нь бол бас жүжигчин, дуучин тэгээд бас мэрэгжлийн тамирчинтай бол үзээгүй л дээ. Тэгэнгүүт одоо Jet Li-г бол бүгдээрээ мэдж байгаа те маш одоо өндөр түвшний мундаг одоо кино жүжигчин. Тэгэнгүүт шавийн талаар та бүхэн сайн мэдэхгүй байж магадгүй. Шавь нь болохоор одоо хятадын телевизийн одоо ингээ оддын олонний танил хүмүүсийн оддын боксing шоу болсон. Тэр шоун дээр болохоор оролцсон маш олон хүмүүс болохоор өндөр хүлээлттэй байсан. Энэ хүнийг одоо орох гэж байна гэж Jet Li-гийн шавьыг болохоор Xiang Zuo гэдэг энэ жүжигчнийг орох гэж байна гэдгсэн чинь өө эн чинь нэрээ Jet Li-гийн шавь штэ. Тэгээд бүр багасаа маш одоо ингээд олон тулааны урлагаар хичээлдсэн болохоор ер нь бол бүгдийг нь ялчих баха, ялагч болчих баха гэсэн хүмүүс зөндөө байсан. Тэгээд тэгтээ яг ингээд бас тэмцээн дээрээ болохоор нилээн тэр хүн болохоор ер нь анзаарэгдэж байгаа юм нь болохоор бас бодит тулааны одоо ингээд туршлага маш муу байлээ. Эхнэр нь бас жүжигчин байсан баха. Тэгээд өөрөө болохоор зөндөө олон кинон тоглож исэн. Аав нь бас жүжигчин. Энэ залуугийн аав нь болохоор ер нь бол хятадтай бас маш том Хонконгод байдаг. За бичлэгийн төр зогсооч. Тэгээд би өнөөдрөөс ахуулаад бичлэг болгон дээр хамгийн их ашиглагддаг хятад өгүүлбэрүүдийг зааж өгөх болно. Хамгийн ихэнд заах нь болохоор намайг хэн гэдэг гэсэн өгүүлбэрийг заах болно. Монгол хэлэнд болохоор намайг гэчээд өөрийнхөө нэрийг хэлдэг бол хятад хэлэнд болохоор нэрээ хамгийн сүүлд хэлдэг шүү. За тэгээд wo jiao гэд нэрээ хэлнэ. Wo гэдэг нь болохоор би, намайг, дөнгөтэй jiao гэдэг нь болохоор дууддаг гэдэг. Тэгээд хамгийн сүүлд нэр нь тэгэхээр энэ нь болохоор монгол хэлний дүрмнээс жоохон өөр байгаа шүү. За тэгээд wo jiao гэд өөрийнхөө нэрийг хэлнэ шүү. За ер нь том компани те. Тэгээд маш тийм том жүжигчин байсан. Одоо ч гэсэн хятадын кино урлагт бас маш их нөлөөлж чаддаг тийм ер нь бол хүн. Тэгээд өөрөө болохоор аав ээж нь маш их мөнгөтэй. Тэгээд бас нэр хүндтэй болохоор Jet Li-гээр одоо ингээд заалгаад тэгээд тулааны урлаг ер нь бол бас нэлээд гайгүй сурсан гэж үздэг. Тулааны урлагаар маш сайн хичээллээд кинонуудад зөндөө тоглож ирсэн. Аав ээж нь одоо өөрсдөө мөнгө гаргаад одоо том одоо гэхдээ кино нэг сайн алдартай болоогүй. Ягаад тэгэхээр жүжиглэлтийн хувьд болохоор нэг тийм мундаг жүжигчин бол биш. Тэгээд энд гарч байгаа энэ одоо залуу нь болохоор одоо юу байгаа? Стример залуутай үзсэн. Энэ одоо нэг Xiang Zuo гэж Jet Li-гийн шав болохоор стример залуутай үзсэн. Тэгээд энэ маш их хандлтаас авсан. Тэгээд хоёр талаасаа бас нэлээ их мөнгө хожиж чадсан. Одоо үед болохоор яг хамгийн хүчирхэг хүмүүс нь биш. Тэгээд бас сонирхолтой тэмцээнүүдийг маш их хүмүүс үздэг болсон. Энэ тэмцээн нэг сонирхолтой бол яг ингээд үзэхэд бол ингээд тулааны том тамирчтай эсвэл ер нь ингээд сонирхогчийн тэмцээн дээр гарч байгаа ч тийм одоо үзүүлбэр бол чадаагүй. Гэхдээ хүмүүс маш их сонирхоод одоо энийг үзсэн. Тэгээ яалтчгүй стример нь ялаагүй. Тэгээд тэрний дараа болохоор нэг хошин шогийн жүжигчэнтэй тулалдах гэж хагаад тэгээ болчихсон. Яалтчгүй энэ одоо стример хүн бол угаасаа ямар ч тийм тулааны одоо туршлага юу ч байхгүй шүү дээ. Тэгэхээр угаасаа дийлэхгүй нь аргагүй. Тэгээд энэ стример залууг ялсны дараа одоо боксинг дээр одоо бүх оддын одоо олонний танил хүмүүсийн боксинг тэмцээнд орохдоо бол ер нь бол их өнгөрөө байсан. Тэмцээн эхлэхийн өмнө болохоор ингээд толгойн хамгаалалт зүүх ёстой гэсэн чинь юу яриад байгаа юм бэ гэдэг ингээд энэ царайны хувирлыг та бүхэн харах юм бол ингээд юу яриад байгаа юм. Дахиад нэг хилдээ ингээд одоо Майк Тайсны бичлэгийг тавиадахта Майк Тайсон одоо толгойн хамгаалалт зүүж ийнэ ч гэдэг юм уу. Жохон өнгөрөө нилээн тиймэрхүү юм ярьж жагаад тэгээд энэ өрсөлдөх болсон залуу нь болохоор дуучин байсан. Дуучин тэгэнгүүтээ 3 сар гэлөө 3 сар боксоор хичээлэлсэн. Тэгэхээр ер нь бол дөнгөж одоо
суур мэдлэгтэй л гэсэн үг юм уу? Одоо боксing дөнгөж суур мэдлэгтэй. Тэгээд ийм хүнтэй үзсэн. Тэгээд тулааны тэмцээний өдрөө болохоор чи ер нь надтай үзэж хэрэггүй дээ. Би болвол одоо жоохон сэтгэл зүйн дайралт айгүй хийсэн. Тэр нь ч гэсэн зөвлөдөө одоо ингээд би одоо кунфугээр хичээлж исэн. Тэгээд тай боксоор хичээлж исэн. Тэгээд одоо ингээд тайквондогоор бас хичээлж исэн. Тулааны одоо урлагийн одоо туршлага бол маш өндөртэй. Чи бол намайг ер нь бол барахгүй дээ. Одоо ер нь явцсан чин дээр гэдгсэн чинь энэ дуучин байсан залуу нь болохоор ер нь бол би одоо бол болж чадахгүй. Тэгээд ер нь бол тэгтээ намайг битгий их басаарай гэдээ өөрөө тиймэрхүү үг хэлээд тулаан болсон. Тэгээд ер нь бол харахад болохоор яалтчгүй одоо энэ маш одоо ингээд ер нь ихэнх хүмүүс одоо энэ хар хувцастай нь болохоор одоо энэ жетлигийн шав байгаа штэ хар хувцастай нь тэгээд дөрвийн бус үйлдэлүүд зөндөө хийсэн. Тэгээд яг тэмцээнийг нь үзэх юм бол энэ Шян Зуо гэж жетлигийн шав нь болохоор нилээн зодуулсан. Тэгээд ханд нь бол дарагдсан. Энээс өмнө болохоор ер нь бол нилээн өнгөрөө залуу байсан. Өнгөрөө залуу байжгаад энд ханд нь нилээн дарагдаад ер нь бол одоо бол маш өөр болсон. Энэ тэмцээнээс өмнө болохоор энэ боксing тэмцээний өмнө болохоор ер нь бол намайг бараг дийлэх хүн байхгүй. Би бол тулааны урлагаар хичээлж исэн. Жүжигчин ч гэлээ одоо ингээд гудамжинд намайг дийлэхгүй шүү. Нэг тиймэрхүү одоо юмнууд айгүйх ярьж исэн. Гэхдээ тулааны тэмцээний өдрөө болохоор яалтчгүй энэ яг бодит тулааны туршлага байхгүй бол та бүхэн одоо ингээд өдөр болгон ингээд ханам цохоод ч юм уу эсвэл өдөр болгон мишок цохоод яалтчгүй тийм тэр чинь ингээд нэг ингээд төвшин дээр очиж зогсчих واخхой. Тэгээд дээшээгээ ингээд ахиц гарахгүй. Та бүхэн ингээд тулааны урлагаар хичээлэх гэж байгаа бол яалтчгүй хүнтэй спарринг хийж өөр нэг хүнтэй тулалдчихиж илүү их одоо үр дүн гарна. Тэгэхгүй бол өдөр болгон мишок захлаа. Тэгээд одоо цогч байгаа цогцолт нь одоо хүнд ч юм уу эсвэл гоё харагддаг байлаа гэд бодит тулаан дээр болохоор яг ялалт одоо байгуулна ч эсвэл илүү одоо давуу талтай байна гэж бол байхгүй. Тэгэхээр тэгээд бас энэ дээр бас ингээ харагдаж байгаа эрийг бүү бас далайг бүү янд гэж хэлдэг те монгол хүмүүс. Тэгэхээр хэрвээ мэрэгжлийн тамирчин байсан бол мэрэгжлийн тамирчин байж байгаа. Тэгээд одоо нэг залуу ингээд 3 сарын дотор яг ингээд тэр тулааныхын урлагаар хичээллэнгүүтээ одоо тэр мэрэгжлийн тамирчин гэж юм уу зөвхөн мэрэгжлийнх ч биш сонирхогч тамирчин гэж тэгж ялах ер нь бол боломжгүй. За тэгээд энэ хүмүүс нь болохоор ер нь бол олонний танил тэгээд оддууд байсан болохоор ер нь бол боддоор тийм тэмцээнд орох шаардлагагүй байсан байх. Гэхдээ энэ одоо жетлигийн шав болохоор ер нь бол өөртөө их бартчихсан залуу байсан. Өөрийгөө ер нь намайг дийлэх хүн баг байхгүй дээ. Ухааны юм бодцсон байж байгаа. Тэгээд ийм тэмцээнд ороод өөртөө ихтгэлтэй байсан боловч яг энэ залуу одоо 3 сар бэлдсэн залуу болохоор маш олон юм ингээд ойлгосон байх. Тэгээд одоо болохоор тэгж ярих нь багассан байлаа. Тэгээд яг одоогоор бол ийм юм болсон байна. Тэгээд одоо болохоор нэг тийм тулаантай саяхан нэг тулаантай кино хийсэн байлаа. Тэр нь гэхдээ шүүмжлэл нэлээд дагуулсан. Кино урлагаас ер нь бол холдож байгаа. Тэгээд телевизэн шоу нэвтрүүлгүүд их орж байгаа юм билээ. Жетлигийн шав нь. Тэгээд илүү сонирхолтой мэдээллүүд байх юм бол би бас та бүхэндээ хүргэнэ. Баярлалаа.